Та самд яваавал сонсоорой. Жолоо бариагүй бол бидэнтэй ярилцаарай. Монголын радио Тэнхлэг хөтөлбөр. Сайн байцгаана. Дагварын бодлооны төвөөс та бүхэндээ дахин мэдчилж байгаа баяртай байна. Дагварын бодлооны төвийн маркетингийн ажилтан Утгал цэцэг байна. За энэ удаагийн дугаарыг бид нэр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг урьдчилан болгож явуулж байна. Хүн бүрт мартагдахааргүй маш сайхан баяруудын нэг бол хүүхдийн баяр байдаг. Тэр буюу хүүхдийн баяр буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр байдаг. Энэ сайхан гэгээлэг өдрийг урьдчилан болгож энэ дугаарыг явуулж байгаадаа бид бүхэн маш их баяртай байгаа. Хүүхэд гэдэг бол хамгийн гэгээлэг, хамгийн нандин эрхэм нэгэн байдаг. Тиймээс манай худлааны төв энэ сайхан баярт өдрийг маш их ач холбогдол өгөөж тэр баярт өдрийг тэмдэглээ өнгөрүүлдэг байгаа. Манай худлааны төвөөс жил бүр уламжлалт болгон Харьяа нутаг дэвсгэр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны хүүхдүүдийг баярлуулдаг. За энэ үйл ажиллагаа маань зөвхөн хүүхдийн баяр гэхгүй нийгмийн хариуцлагын хүрээнд цагаан сараар байна, Ахмадын баяраар байна. Харьяа нутаг дэвсгэрийнхаа хүмүүсийг баярлуулдаг. Мөн нийслэлийн засаг даргын хамгийн газар болон газраас зохион байгуулдаг үндэсний цэцэрлэгт хүрээлэн зохион байгуулагддаг хүүхдийн баярын арга хэмжээнд бид бүхэн оролцсон. Хамгаалах өдөрт зориулсан даавар бодлооны төвөөс нийгмийн халамж үйлчлэгийн чиглэлээр юу хийсэн бэ талаар та бүхэндээ тайлбарлах гэж байна. Бид Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хотын хэмжээний зүүн бүсэд бид нар үйл ажиллагаагаа явуулдаг. 17 дугаар хорооны эмзэг болог болон хүүхдүүдэд бид нар 6 сарын 1 бүр буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хүүхдэд гарын бэлэг гартуулдаг байгаа. Энэ ажил бол жил бүр явагддаг ажил байгаа. Мөн бидний өмнө нь хийж байснаар бол Баянзүрх дүүргийн насан туршийн боловсрол төрийн байгууллагын 20 хүүхэдтэй ангид үгийн цаг хөтөлбөр хэрэгжүүлжсэн. Мөн 79 дугаар сургуульд маасагжуулах аян, урлагийн танхимдаа болох санхүүжилттэй аян зэрэг нийгмийн хүүхдэд яг хэрэгтэй хүүхдэд зориулж төлөвлөсөн ажлуудыг бол төлөвлөгөөд бүр даавар бодлооны төвийн санхүүд бүр суудсан байдаг байгаа. Нийгмийн халамж үйлчилгээ тэр дундаа хүүхдэд зориулсан үйлчилгээг нэвтрүүлэхэд яг төсөөлж санхүүгээ бид нар зарцуулдаг байгаа. Мөн энэ оны эхний байдлаар бид насан туршаагүй хүүхдээ ажлын байраар хариуцлагч чагсаалтыг бол гаргасан байгаа. За энэ чагсаалтын дагуу бид энэ талаар бизнес эрхлэгч болон үйлчлүүлэгчтэй үндсэн ойлголтыг өгсөн. Одоо хүүхдийг зөвхөн ямар ажил хийх ёстой, ямар ажил хийхгүй байх ёстой юм гэдэг тал дээр үндсэн хүртгүүнийг бид нийгэмд хүртэл өгж байгаа. Энэ ажил цаашлаад 2019 оны ажил даавар бодлооны төв маань энэ 6 сарын 1-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болон бусад дүүргийн нутаг дэвсгэр Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч нартай хамтран хүүхдийн нэгдсэн арга хэмжээд 2 дахь жилдээ давтан зохион байгуулахаар их ажилд шамдаад байна. Энэ их ажилд маань хүүхдийн тоглолтын өртөөнүүд байна, хүслийн ордон байна, хүүхдэд бас тоглоомын талбай байна. Бүхэл үйлчлэгээ зөвхөн хүүхдэд зориулсан үйлчлэгийг бид та бүхэнд хүргэх болон сонирхсан хүн болгон та даавар бодлооны төв дээр 6 сарын 1-нд ихэд бидний үе талаар урагш нийлэлтэй байх болно. Хамгаалах бүсний анхааруулга тохион зүрхний сүүлчийн цохилтыг санагдуулам таны чихэнд чиртэ сонсогдож байна уу? Та урт удаан амьдрахын тулд зүгээр л бүсэл зүрхээ үргэлжлүүлэн амьдруул.
За бидэнтэй хамтаагаад баярлалаа. Яг энэ цаг мөчид бид хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярилцдаг. Манай тэнхлэг хөтөлбөртэй даа хүрээ авто худалдаа нийтгүй хамтран ажилладаг. Сая бид хүүхдийг хамгаалах олон улсын өдөр зориулсан мэдээлэл сурталчилгааг хүлээж авлаа. Бид амлсан ёсоор өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зориулан хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлье сэдвийн дор ярилцах болно. За зочин маань хараахан ирээгүй байна. Замын цагдаагийн Баянгол дүүргийн хэлтсээс цагдаагийн Ахмад отгон тамир одоо мэдээлэл өгөх ёстой. Гэхдээ бид одоо ярилцах боломжтой. Яг гэвэл бидэнд одоо олон тооны мэдээлэл баримт байна. Тэгэхээр зам тээврийн ослоос хүүхдийг хэрхэн яаж сэргийлэх ёсны бэ? Бид юу хийж чаддаг вэ? Та юу ажигладаг вэ? Хинд юуг хэлмээр санагддаг вэ? Энэ талаар ярилцах боломжтой гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр уламжил ёсороо 30 50 22 дугаарыг утас нийлдэхтэй байгаа. Та хэрэг гар утаснаас холбогдох юм бол 11 35 22 утасны утсаар одоо ярих боломжтой гэдгийг хэлье. За одоо бид хэсэг сурчлагын дараа иргэн уулзах болно. Замтлаас хүүхдийг хэрхэн сэргийлэх вэ? Та бидэнтэй ярилцаарай. Энэ бол Гана Болдоо хоёр. Тэд бол сайн найзууд. Тэд ирээдүйдэн мундаг хүмүүс болж олон хүн тусалж аав ээжигээ баярлуулна гэж үргэлж ярьдаг байлаа. Гана зуныхан амралтаар аав ээжтэйгийн хамт хөдөө зугаалахаар явлаа. Харин зуны амралт дуусахад Гана найзууд дээрэн тэрэгэнцэртэй ирэв. Учир нь Ганагийн аав ээж хөдөө аяллаар явахдаа хүүхдтэй хайхрамжуу хандаж хүүхдийнхээ суудлын бүсийг хийгээгүйгээс болж машины ослын үеэр Гана хүнд бэртэл авсан байлаа. Та хүүхдийнхээ төлөө юу хийж чадах вэ? Сайн сургууль сургаж, сайхан хоол идүүлж, дулаан хувцс өмсүүлж, хайр халамжаар өсгөж, хамгийн сайхан гэсэн бүхнээ өгч чадна. Тэгвэл та хүүхэдтэй цаг хугацааг буцаан өгч чадах уу? Та хүүхэдтэй амь насыг нь эргүүлэн өгч чадах уу? Та хүүхэдтэй эрүүл саруул бүрэн бүтэн эд эрэхтэнг нь өгч чадах уу? Та чадна. Та хүүхдээ тээврийн хэрэгслээр авч явах үедээ хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж, суудлын бүс, тусгай хамгаалтын суудлыг үргэлж ажиглаж байх шаардлагатай. Хүүхдэд зориулсан машины суудал болон бүс нь таны хүүхдийг эрсдлээс хамгаалж чадна. Монгол улсын хэмжээнд сүүлийн 6 жилийн байдлаар 1914 хүүхэд тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа осолдож, эрүүл мэнд амь насаараа хохирсон байна. Энэ тоо бол бүтэн 5 цэцэрлэгийн хүүхдийн тооноос илүү гарч байна. Бидэнд алдаж болдгүй алдаа, мартаж болдгүй үйлдэл гэж бий. Та хүүхдийнхээ төлөө юу хийж чадах вэ? Тийм ээ, та хүүхдийн төлөө юу хийж чадах вэ гэсэн асуултыг бид ч гэсэн танд тавьж байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлье. Ягаад гэвэл зэрэг хүүхдийг хамгаалах олон улсын өдөр эхэллээ. Сурагч хүүхдүүдийн ер нь хүүхдийн амралт эхэллээ. Ийм учраас хүүхдээ зам тээврийн ослоос хэрхэн сэргийлэх вэ? Бид одоо ямар алдаа гаргадаг юм бэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Тэгэхээр зочин эрсдэл бидэнд бас одоо боломж байна. Өөрөөр хэлбэл та асууж байгаараа 30 50 22 дугаарын утас нийлдэхтэй байгаа. Ингээ мэргэжлийн хүний зөвлөгөө тайлбарыг бас авъя. Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дараа цагдаагийн хоорондоо бүх бот баг зэргийн одоо тайлбар өгсөн байгаа. Энд одоо хэд хэдэн тоо дурдгдсэнийг та анхаараарай гэдгийг хэлье. Ингээд ангилаад үзэхээр энэ хүүхдүүдийн нөгөө 1000 гаруй хүүхдийн чинь 698 нь явган цоцогч хэлбэрээр хөдөлгөөнд орцчихсон. Энэ 698 хүүхдийн 80% нь дандаа ганцаараа нөгөө Монгол Улсын хуулийн заасан 10-аас доош насны хүүхэд ганцаараа явуулж болохгүй, арга цөмгүй байж болохгүй гэдэг юм байхгүй. 698 хүүхдийн бараг 70-80% нь ганцаараа хөдөлгөөнд орцоод ингээд явж исэн төслээд бид нар таагддаг. Тэгэхээр бас эдний 288% нөгөө зорчигч хэлбэрээр тийм ээ. Одоо Монгол Улсад байж байгаа нөгөө 300 гаруй сургуулийн 160 хэдэн мянган тээвэрлэгдэж явж байгаа нөгөө тээвэрлэгдэх ёстой хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгвэл энэ эцэг эхчүүд маань энэ тээвэрлж байгаа хүүхдүүдэд 98% буруу тээвэрлж байгаа.
За бид сая сонслоо. Тэгэхээр зэрэг хүүхдээ машинтаа авч явахдаа буруу тэрвэрлж байна. За нэг 100 хүн байлаа гэхэд 98 нь буруу тэрвэрлж байна гэдгийг сая хэллээ. За тэгээ 1000 орчим хүүхэд зам тээврийн осолт ямар нэг байдлаар осолт биш. Зөрчилд, за хараа хяналтгүй байгаагаас 600 одоо 80 гарна нь зөвхөн өөрөө одоо явган зорчиж хөдөлгөөнд оролцсноос гэж. Тэгэхээр зэрэг шинжилсэн замын хөдөлгөөний дүрмд 10-аас доош насны хүүхдийг харуулцсангүйгээр замын хөдөлгөөнд оролцох ёсгүй. Заавал одоо харгалзах үнтэйгээр замын хөдөлгөөнд оролцсноо гэж одоо ингэж хуульчилж заасан байгаа. Тэгэхээр 30-50-22 дугаар утас нийлдэйгээ та бидэнтэй ярилцаарай. За эргээд бид бас нэгэн сурвалжлагыг сонсъё. Замын хөдөлгөөнд оролцохдоо бид бас өөрснөө үлгэрлэхээс эхлэх ёстой юм а гэдгийг та ийм байдлыг харж ирсэн. Өөрөөр хэлбэл бид үлгэрлэж байж сая одоо хүүхэд тэр хууль дүрмийг одоо нягт нямбай чамбай одоо мөрдөх болно гэдэг нь ойлгомжтой. За ингэ сурвалжлага сонсъё. Багшин дэдийн энэ уулзар дээр ирээд байна. Тэгэхээр хараахан анхааруулах дохио өгсөн ногоон гэрэл асааг байхад улаан гэрлэр одоо явж байна. Гүйж байна. За энэ шар автобусны өмнө 914-с автобусны өмнөр нэлээд олон одоо зорчигчд орлоо. Тэгэхээр бид энэ гэрлийг одоо хүлээж чаддгүй юм байна. Одоо бид нар болохоор зэрэг ногоон гэрлийг хүлээж байгаа. Ямар гэрлээ байх хэвтэй л бид нар чинь. Тийм шүү дээ. Бид нар төвчээртэй хүлээж байна. Тэгээ энэ улсад буруу орцсон. Тийм шүү дээ. За одоо болчихлоо. 22, 21, 20 гэл одоо ингэ линий хуульт замыг туулахад 8, 7 хүү энэ ямар амарх юм бэ? 5, 4 бид нар ер нь амжих юм болов 3, 2 за одоо яг ингэ гарч амжлаа ямар ч байсан улаан гэрэл гарчлаа. За энэ хүүхдээ хөтлсөн хүн гарахаар явлаа да. Ой та зогсооч энэ гэрэл биш байгаа юм шүү. Та бүр хүүхдтэйгээ явж ишлээ үлгэрлэх хэрэгтэй үстэй тий. Тийм за надад хариулт өгсөнгөө буцаад хүүхдээ хөтлөө яваад өглөө. Тэр зэрэг зам хөндлөн гарнаа гэдэг чинь бас их учиртай. Энэ бол одоо дүрмэл юм чинь бид хүлээх хэрэгтэй. Би 22 секунд дотор анжиж гарсан. Бид дүрм баримтлах хэрэгтэй. Энэ ямар гэрэл гэсэн бэ? Улаан. Тийм бид явж болохгүй хүлээхээс өөр аргагүй тий. Чи чихэр зүүцэн байсан намайг хэлэнгүү чихэр чи тайллаа тий. Нэг нь замын хөдөлгөөнд чихвчтэй орохыг осолтой гэдэг чи мэдэх үү? Мэднэ. Бид нар чи ямар гэрлийг зарчдаг вэ? Энэ улаанаар хүмүүс гарцаад юу ногоос биш маш юу автобус явсан байхгүй юу? За хүмүүс ногоо асангууд. Автобус явгууд би зогсож байгаа. Үнэн зогссон тий. Одоо бид нар ногоон гэрлийг хүлээ. Тий. За ээжтэй явж. Миний хөөчи бас ингээ ээжтэй хүлээж ямар гэрлийг бид явах хэрэгтэй тий? Ногоо. Ямар шугам харагдаж байна бидний өмнө? Цагаан шугам харагдаж байна тий. Бид нар хэр их хүлээлгдэг вэ? Бид нар ой хэрнэ. Гөрмөд гайвч гэхдээ хаяа яарсан үед их хүлээлсэн. Хич 23-аас эхэлсэн. За баяр. Зам хөндлөн гарах аюулгүй дөрвөн алхам. 1. Замын гарц дээр очиж зогсно. 2. Орчин тойрныг ажиглаж замын хоёр талыг харна. 3. Орчин тойрныг анхаарч дууц дохиог сонсно. 4. Зам хөндлөн гарахдаа баруун гараа дээш өргөн тээврийн хэрэгслийг зогссны дараа зам хөндлөн гарна. Хүүхэд зорчиж байна. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье. Тийм ээ хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээ сэдвийн дор бид ярилцж байна. Тэгэхээр тэнхлэг хөтөлбөр олон улсын хүүхдийг эрхийг хамгаалах өдөр зориулаад та замд юмнуу шууд ярилцлага мөн одоо бяцхан зорчигч гэсэн энэ 80-нд нэгдээд нэг хурам гэсэн юм одоо хөдөлгөөн бас өрнөсөн байгаа. Ер нь хүүхдийг ослог гэмтлээс зам тээврийн ослоос сэргийлэх маш олон арга хэмжээ үйл явдлууд болдог. Гэхдээ одоо мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар бид одоо үлгэрлэх ёстой хүн бүхэн одоо үлгэрлэх ёстой юм а хүүхдтэй хэлж сурах ёстой юм гэдэг. Тэгэхээр наацх нь хэд хамгийн эхлээд бид одоо сонссон сурвалжлага дээр нийт одоо бид машинда тээврийн хэрэгсэлтэй хүүхдийг авч явахдаа буруу тээвэрлэж байна гэд 100 хүн байлаа гэхэд 98 хүүхдийг буруу тээвэрлдэг. Яаж буруу тээвэрлдэг бол танд ажигласан юм байна уу? Та энэ дээр шүмжлэлтэй ханддаггүй бидэнтэй бас ярилцаарай 30 50 22 дугаарыг утас нээлттэй байгаа. За тэгээд хүүхдийн суудал гэж хүүхдтэй холбоотой ярих юм маш их бий. Яагаад гэвэл зөвхөн хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр зориулагдаад зогсохгүй. Одоо хүүхдийн амралт аяллаа удирдал эхэлж байгаа. Урт одоо зуны амралт нь эхэлж байгаа учраас энэ дээр анхаарал хандуулахгүй байхын аргагүй гэдэг үгнээс бид одоо ярилцж байна. Тэгээ мэргэжлийн хүн урьсан байгаа. Тээврийн цагдаагийн албаны
Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс цагдаагийн Ахмад одоо отгон тамирын оролцох хэвээр хараахан ирээгүй. Гэхдээ бид одоо сурвалжлага сонсох боломжтой. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний явцаас бэлтгэсэн сурвалжлагыг сонсъё. Ер нь хөдөлгөөнд бид яаж оролцдог юм бэ гэдгийг хөндлөнгөөс харъя. Бид одоо урьдчилан бэлтгэсэн юм одоо сурвалжлага байгаа. Тэр зэрэг та бүхэн манай энэ хөдөлгөөний явцаас бэлтгэж байгаа сурвалжлагын ичнээ оролцогч болох юм аа. Тэгэхээр замын цагдаагийн Баянзүрх дүүргийн тасагтай хамтран бэлтгэж байна. Олон нийтэд харилцах ажилтан цагдаагийн ахлах төслөгч анх хоёр бидэнд туслана. Бид ярилцлагаа 3 хэсгээс бүрдүүлж байна. Эхлээд бид нар хөдөлгөөний явцад хяналт тавина. Өөрөөр хэлбэл замын цагдаагийн алаг машин, энэ олон шүгэл дуургасан замын зохицуулагч чухам яаж хөдөлгөөнийг зохицуулдаг юм бэ гэдгийг бид харах болно. Тэгээ одоогоор ажиглаж байхад ер нь нэгтгэл ихтэй яг энэ цаг мөчид бол ерөнхийдөө 500 метрт бараг километр тутамд одоо замын үйлдвэр гудамжуудад замын хөдөлгөөний зохицуулагч нар ажиллаж байгаа юм. Гэвч одоо нэгтгэл ихтэй учраас зайлшгүй одоо хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран ажиллах шаардлага гардыг бид харж байна. За ингээд цагдаагийн ахлах төслөгч бидэнд туслана. Эхний ярилцлага маань хөдөлгөөний явцыг бид ажиглаж байна. Тэгэхээр зэрэг бидэнд одоо дугаараар нь хэлнэ. Ямар одоо гэрлэн дахиад байж байна. Дээр нь замын зохицуулагч одоо зохицуулж ингээд л заавал шаардлага тавих хэрэгтэй болоод их юм. Яагаад? За одоо та яг хөдөлгөөний байдлаас ажиглан хэлнэ үү? Процесс цогцолтой явахаар 61-50. За бид ингээ хөдөлгөөний манай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болохоор Намтууд олон улсын худалдааны төв үйл ажиллагаа явуулдаг. Энэ лүү чиглэсэн иргэдээ маань хөдөлгөөн маш их байдаг. Тэгээ энээс болоод одоо зогсоол хүртээмж муу дарамтууд худалдааны төв, ялангуяа Санди Балаза худалдааны төвүүд зогсоолын хүртээмж муутаас болохоос иргэд маань нааша чиглэсэн дандаа одоо хүүдний үйлдэл гэсэнтэй бол тэр иргэс маш их зорчиж ирж байна. За одоо бид яг хөдөлгөөний явцыг ахлах төслөгчтэй хамт харж байна. Одоо их нэгтгэлийн үе буюу 17 цаг өнгөрсөн 18 цаг төгссөн үе байгаа. Тэгэхэд бол одоо ердөө ямар ч одоо зай завсаргүй нийтийн тээвэр болоод суудлын тэргүүд дээр нь явган зорчигчид маш их байна. Бид 2 дугаар бүлэгтээ явган зорчигчийг өгүүлэх болно. За та одоо энд ямар одоо дүрмийг баримтлахгүй яаж одоо алдаа гаргачих гэж байгааг ажиглаж байгаа. Жолооч нар маань одоо замын хөдөлгөөний дүрмэнд оролцох үедээ одоо хөнгөмсгөөр найдаг юм уу эсвэл зөрчил маш их гаргадаг. Ялангуяа үргэлжлэн замын тэмдэг заал зөрчих тийм ээ. Одоо зогсоолын тэмдэг заал зөрчих. Ийм одоо зөрчил маш их гардаг. Ялангуяа энэ одоо худалдааны төвүүдэнд зогсоолгүй улмаас худалдааны төвийн зам дагуу зорчих сектор байрлуулдаг. Энэ маань одоо цаашлаад одоо бусад замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд нийт жолооч нарт одоо төвчрэл саадаг бий болох зохиомл төвчрөө үүсгэх ийм үндэс болж байгаа маа. За бид хаагуур иргүү. За бид болохоор Нарантууд худалдааны төвөөс хойшоо 104 зам одоо ингэж чиглээ явж байна. За энэ худалдааны төвийн урд төв хаалган дээр нэг уулзар үе. Баруун урдалт Дүнжангаар авцахыг холбосон нэг уулзар үе. За одоо та энд зогсолт хийж байна. Энэ бол одоо пик бай. Энэ зөв. За энэ төр зогсолт зорчигч одоо буулгаад хөлсөн тохиолдолд энэ бол төр зогсолт хийж болно. Зогсолт хийхдээ бусдын хөдөлгөөн сааж учруулах гаргүй. Тийм нөхцөлд одоо аюулгүй байдлаа хангаж зогсоод зорчигчийн болон өөрийн аюулгүй байдлаа хангаж одоо зогсолт хийдэг байна. За одоо энэ нийтийн тээвэр энэ олон нэгтрэл маш чихэлцэн машин донд яаж ижээл автобусныхаа ойролцоо хүнийг бараадаа зогсож байна. Автобусны зогсоолыг эзэмлэх ёсгүй юм. Нийтийн тээврийн зогсоол зогсно мөн суудлын автомашинууд одоо төр зогсохыг хоригддаг байна. Та бидний харангуйтаа 26 30 өдрийн ороо 56 30 нийтийн тээврийн зогсоол чөлөөлнө. 56 30 чөлөө нийтийн тээврийн зогсоол чөлөөлөв. Энэ мэтчлэн одоо энэ алаг тэргүүд яг энэ хөдөлгөөний нэгтгэлийн үед шаардлагатай байдаг. За энэ танд дохио өглөө. Ирэг нэг юм болж байгаа юм бах та. Хизэнээс ингэж дохио өгсөн. Ер нь игнэ байр салхын өмнө ардталтай яваад тэр гэсэн жолоочд анхааруулах тохиол заавал өгөх ёстой. Бидний өмнө өгчээснөө буцаал болчлоо. За энэ байж бас болох уу? За зохицуулагчийн тохиолоор яваад өгөрөө аюулгүй байдлаа хангаа яваад өгөрөө.
зорчин хэсгийн өдөрийг чөлөөлөө яваад өгөрэй. За одоо сая биднийг 2 3 хэсэг газар зорчиход бол зохицуулагч нар одоо хангалттай юм шүү. Одоо жоохон сэргэж эхэлж шүү. Арай л дээр болчлоо. 2 машин, 3 машины зай гараад ирж байна. Тий. Энэ ерөөс амтшгүй байдгүй. Ер нь одоо яг хөдөлгөөн сэрэх цаг болж байна. Тийм 6 өнгөрч байна. Яг эд ачааллын цаг үе бол ер нь 2-оос ахгуулаад тэгэл хойш гад. Тий, жолоочор маань нэг зөрчил гаргадаг. Энэ юу вэ гэхээр гэрэл тохоо маань одоо ногоон гэрэл болохоор ногоон гэрлээр явах хэвээр. Улаан гэрлээр зогсох хэвээр. Энийг бүгд мэднэ. Тэгэхээр шар гэрэл маань жолоочд одоо ногоон гэрлээс улаан гэрэл рүү шиж аслаа шүү гэдгийг анхааруулж байгаа. Шар гэрэл ассан тохиолдолд жолооч ямар үүрэгтэй гэхээр хөдөлгөөний хурдыг асаад зогсох шугам дээр ирж зогсох хэвээр явгууны гарсны өмнө. Гэтэл жолооч нар маань шар гэрлээр орно гэж шар гэрлээр орж хөдөлгөөнөө цааш өргөжлүүлдэг. За одоо бид нар яг харж байна. Шар гэрлээр ороод ирсэн. Одоо ингээд хөндлөн зогсчихлоо шүү бүгд. Тэгээ ингээд шар гэрлээр ороод хөдөлгөөнд цааш нэвтрээд ногоон гэрэл асж байгаа талын игнэнээс одоо гарснаас нийлж байгаа автомашинтай мөргөлдөх юм эрсдэл. Бидний ярилцлага хөдөлгөөний явцаас шууд бэлтгэгдэж байна. Та замжирны ярилцлагыг та бидэнтэй хамт та ичнээгээр хөдөлгөөнд оролцсон хамт бидэнтэй бэлтгэж байна гэсэн үг юм аа. Баян зүрх дүүргийн замын цагдаагийн тасагтай хамтран бэлтгэж байгаа. Тэгэхээр зэрэг ихний хэсэг маань 6 минут үргэлжилж байна. Одоо завсрал нь энэ юу гэхээр зэрэг бид хөдөлгөөний дөрмийг жолооч баримтлагүйгээс үүсдэг бэрхшээлүүдийн талаар ярьж байна. Энэ бол жолооч бүхэн мэднэ. Сая одоо дохиог хэллээ, хурдыг хэллээ, игнэ байрыг хэлсэн. Бас нэг зөрчил бай. Тэр юу гэхээр одоо хөдөлгөөн уулзуур нэвтэрсэн ногоон гэрэл асаад уулзуур нэвтэрсэн тохиолдолд тийм ээ дараагийн уулзуур руу гарц руу орох гэтэл түгжирсэн одоо байдаг. Гэтэл жолооч маань түгжирсэн гэсэн ногоон гэрэл ассан тохиолдолд жигээр ордог. Дараагийн ногоон гэрэл солигддог. Дараагийн ногоон гэрэл нөгөө талынх нь шахаж орж ирдэг. Ийм учраас жолооч нар гээд уулзуур жигтлах түгжирэл бий болдог. За одоо энд 3 игнэ байжснаа нарийнхан 2 игнэ болоод явчлаа. За жолооч нар арай жахан сэрэгжиж байгаа учраас 2 игнэ гэлтгүүгээр игнэгээ солиод яараад яваад жижигэн гарцсан. Ажиглахгүй нэгэн зай төвөд нөгөө нь тавьж өгөхгүй юм. Тий, энэ бас нөгөө гүйцэд төрүүлэх үйлдэлийг жолооч нар маань буруу газар замын хөдөлгөөний дөрмөнд хоригдсон нөхцөлөөр гүйц төрүүлэх үйлдэл хийдэг. Энэ маань одоо гүйц төрүүлгийг хоригдсон нөхцөл тэр болохоор төмөр замын одоо гарам мөн явгууны гарц тэгээд түнэлэн хонгол одоо зохицуулдгүй уулзуур эсрэг урсгал сөрхөөр бол гүйц төрүүлгийг хоригдлоо. Одоо зүүн эрх хигнэнээс чигээр явж байгаа машины урд дуур одоо гүйц төрүүлэх үйлдэл хийдэн штэ. Энэ бол хоригдлно гэсэн. Явгууны гарцсан дээр гүйц төрүүлэх үйлдэлийг маш буруу хийдэг. Нэг одоо нэгдүгээр игнэгээр зочиж байгаа машин зам тавьж өгөөд зогсож явахад хоёрдугаар игнэгээр явж байгаа машин гүйц төрүүлэх үйлдэлийг хурдтай орж ирдэг. За энэ явган зорчигчуд одоо сая ёстой анхааралтай тулдаал яалаа. Тэгэхгүй цаатлын бид хоёрын нөгөө талын игнэний машин бол энэ акцент бол маш хурдтай орж ирлээ шүү дээ. За ингээд бид бидэнтэй хамт байгаад талархъя. Одоо ярианыхаа сурвалжлалынхаа 2 дугаар хэсэгт орж ирлээ. Энэ маань явган зорчигчид явдалтай байна. Явдалтай явган зорчигчдоос болж хөдөлгөөний аюулгүй байдал бас хангахдахгүй байна. Энэ хөдөлгөөний аюулгүй байдалд хамгийн том саад учруулж ийн гэж жолооч нар хэлдэг. Та нар замын цагдаагийнхан ч гэсэн ингэж үзэх үү? Явган зорчигч маань замын хөдөлгөөнд оролцохдоо бас замын хөдөлгөөний дөрмөөр заас үүрэг хүлээдэг байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч маань заавал гарц гарамтай явгууны гарц тэмдэглэгээтэй цагаан шугамтай хэсгээр гарах ёстой. Одоо бид энэ зүүн дөрвөн замаар эргэж байна. Энд явган зорчигчдын маш олон гарцууд байна. Харин зохицуулагч байгаа учраас явган зорчигчд бол хүлээж ганц нэгээрч гэхгүй гарч байна. За уудлаа зогсож zuusтэй үүд замыг гол суулгаж идэв юм. Явган зорчигчдаа тусна уудлаа. За одоо бүр яг замын гол 4-5 хүн явлаа да нэг автобус руу гүйлээ зүүн салаа. Тэр нь хаалга онгойлох гэснээр одоо зохицуулагчийг хараад боллоо. Бидний баруун гар талд болохоор дахиад нэг баруун салаа гэж байна. За тэрлүү зорчигчд гүйлээ. За нөгөө зогсоол олдохгүйгээс ингэж юм те. Тэгээ явган хүн энэ дуруу татагдчихж шин. За тэндээс явган зорчигч хөндлөн гараад ирлээ. Одоо ярьсан бас нэг хийл хөгжим өөрчлөсөн оюутан байрын хүүхэд залуу гүйгээд ирлээ. Хөдөлгөөн жоохон багас саарсан учраас дундуур нь гүйчихэж байна. Явган зорчигч бол гараад гүйж байна. За ингээд явдалтай явган зорчигч гэж хэлдгийн учир нь ийм юм байна. Бид ч ерөөсөө сүйтгэнэл гүйгээд идэх юм байна. Тэгээ ялангуяа одоо эрт харанхуй болж байгаа үед бол энэ явган зорчигчдын хөл алхаа бол энэ олон гэрэл дотор бол үнэхээр харагддаг
гэж мэдэгддэг юм байна. Ялангуяа энэ тохиолдол өгсөн үед та замд юм ярилцлага хөдөлгөөний явцаас бэлтгэж байна. За одоо бидний урд л яг 2-3 зорчигч машинаас буулаа да бидний машины урд үргүй лээ. За арай настай жаахан харцсан жагаад өнгөрч байна. Та бол шаардлага тавьмаар байгаах гэлийгтэй бас хөдөлгөөний саатуулмааргүй байна уу? Буцаад түүцнээс чихэр юм уу боховчод буцаад машиндаа суула. Ер нь осны тохиолдлууд бүртгэдэг. Тэр юу гэхээр зорчигч руу яг тэр зорчигчоо буулгадаг. Энээс болоод зорчигч бэрдэх тийм ээ. Бэртэж гимтэх мөн осол гарах юм шалтгаан нөхцөл маш. За та дугаарыг хэлдээ энэ машинаас буусан шүү дээ. Одоо бидний хажууд л байж байна. Та болохоор зэрэг хөдөлгөөнд айжуу тайван хандж байна. Яг тэгэхээр бас биднийг харж байгаа дохиотой машин явж байна. Энэ дээр нэмж бас одоо анхааруулад үүсэл ажиллуулад яах вэ гэж одоо манай ахлагч бодож байгаа ш байна. Ямар дугаар гинэ? 5917 Mitsubishi Lancer гэдэг. Зорчигч нар ч ястрыг гүйж энэ да гүйлээ, гарлаа, дахиад явлаа, эрэглээ, буцаж орчиж чинь хөдлөөд ихсэн учраас дунд нь ирээ зогсчлоо. Дахиад одоо хөдөлгөөн саатахыг хүлээж байна. За ийм байдалтай явган зорчигчдод хөдөлгөөнд оролцдог учраас явдалтай явган зорчигчдод гэж одоо жолооч нар хэлдэг. Бид ч гэсэн одоо энийг их сайн мэднэ. За энэ залууч одоо яаж гарнаа л гэ карман дагараа хийжээд замын цагаан шугамар хоошоо явлаа да. За бидэнтэй хамт байгаад баярлалаа. Одоо дараагийнхаа ярианд орох болно. За явган зорчигч буцаад ирлээ. Арай жаахан зам тавьж өгсөн болохоор бидний машины урдуур ирлээ. За ингээд бидэнтэй хамт байгаад баярлалаа. Одоо бид дараагийнхаа ярилцсанд оръё. Жолооч та Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчилгүй. Замын нөхцөлд автомашиныхаа хурдыг тохируулан замын хөдөлгөөнд оролцсон уу? За энэ бидний урд бол энэ машин амжаад эргэжлээ. Уг нь зөв буруу эргэлт өгн байна тийм ээ. Тий, уулзуур ер нь өргөсөн замын шугам давгаш уулзуурын төгсгөл буцаж эргэж болно. Тийм учраас жолооч нар маань заавал ихэнх жолооч нар гаргадаг алдаа нь юу гэхээр явгууны гарцсан дээр буцаж эргэдэг. Уулзсан шумаа даваад явгууны гарцсан дээр. Замын хөдөлгөөний дүрмэндээ болохоор буцаж ирэхийг хоригдсан байгаа явгууны гарцсан дээр. Тийм учраас уулзуур дугаа ороод аюулгүй байдлаа хангаад буцаж эргэж болно. Бидний урд машины жолооч бүр бууч зогсож жогоод тэгээд машин руугаа эргэж суурчлаа. Ундааны сава цонхороо яатснаа буцаагаад тэрийг аваад тэгтээ гарч ордог нь ямар учиртай юм бол ер нь энэ төвжрэлтэй жаахан айжуухан явах хөдөлгөөнд онд чирдэ юм л болт юм байна дөө. Цаарах тусам хөдөлгөөнд донд иргэд маань маш их зөрчил дутагдал хөдөлгөөнд оролцох соёлгүй оролцдог. Бацхан сүүл эдгээрээ инээ чөлөөлөө яваад өгрөө. 27-30 чөлөөлөө яваарай. Сангийн хөдөлгөөрөөс хайрцагтай юм барьсан, төрдөг тэрэг барьсангүй ер нь ерөөсөө дэлгүүрээс авсан юмтайгаас шууд ингээ хөндлөн гараад ирдэг юм байна. Явган зорчигчдын хөдөлгөөнийг зохицуулах гэж бас их ажил болд юм байна. За их тод байдаг юм байна. Цагаан өмдтэй, цагаан гүртгтэй, цагаан гуталтай ерөөсөө барьсан тор бас их тод байдаг юм байна шүү. За энэ саяны зорчигчд бол яг цагаан шугамар гарсан. За одоо хөдөлгөөн нэлээд сэргжээд ирж байгаа нь мэдэгдэж байна. Аюулгүй байдлаа зочроо, аюулгүй байдлаа хажуу орны цагаан өрөөрэй. Тэр 4182 яац юм? За энд машин зогссон байсан шар аюулгүй гэрлээ өгөөд тэгтэл яагаад ч мэдэхгүй асахгүй юм байна гэж хэллээ. Шатхуун дуусаа зогсохыг бол төр зогсолт гэж хэлэхгүй гэдэг шиг энэ зогсолтын дээр одоо яаж хандах вэ? Хэн туслах вэ? Одоо жолооч нар маань нэгэндээ туслах хэрэгтэй. Мөн хэрэв манай цагдаагийн байгууллага цагдаа нар одоо түрээ явж байгаа тий. Жолооч бие биендээ туслах хэрэгтэй. За баярлалаа. За одоо бид нар заавал одоо осны дуудлагыг хүлээгэж дуудлага байхгүй сайн байна л гэж үзэх болно. Гэхдээ ярилцлагын төгсгөлд асуух зүйл байна. Бид одоо энэ дохиотой машинаар ахлагч тэслэгчтэйгээ маш олон одоо эргэлтийг хийлээ. Нэг шугамаас нөгөө рүү, нөгөө шугамаас нэг рүү. Тэгээд одоо нэгэсэндээ бид нар чинь төрийн байгууллага, төрийн үйлчилгээ энэ сурвалжлага хийхэд ингэж их явбуу. Одоо энэ зохицуулагч нар таныг харж байгаа. Ямар их нааш цаашаа холигч энэ хайрын бензин гэж зогссон автобус. Тэр ихсэд эдгэрэгнээ чөлөөд яваад өгөө. 33 23. Яагаад би ингэж уулзуураас уулзуураа дөрөд явах гэхээр нэгт одоо явган зорчигчдын аюулгүй байдлыг анхааруул сэрэмжлүүлэх. Дараагийн юу гэхээр иргэд маань одоо тээврийн эвслийг 1-р игнэнд ингэж орхиж бусдад
амжилттай юм зохио төвжрээ үүсгэж бухимдал үүсгэж байгаа. Эннээс одоо сэргийлгүүднээс чанга харагчаар ярьж хөдөлгөөнийг одоо цааш өргөжлүүд төвжрэг заадал яг багасгах зорилгоор ингэж одоо ачаал замынхаа яг ачаалтай хэсэг дээр ингэж ажиллаж байгаа. Нэгээсэндээ тэр бензин шатхуун яах вэ? Эннээс илүүтэй хөдөлгөөнийг зөв зохицуулах юм бол их хүний амнаас эд материалын хохирлоос урьдчилан сэргийлнэ гэж үзэж байгаа юм байна. За баярлалаа. Бидний ярилцах цагч багассан байна. Ингээд та бидэнтэй хамт ирсэнд баярлалаа гэж хэлье. Мэдээж та одоо биднийг сонсож идэл гарсан. Танд асуулт гарсан байж магадгүй. Энэ асуултыг бид одоо 89 809 106 дугаараар ямагт одоо хүлээж авч байгаа. Манай хөтлөгчтэй та холбогдох боломжтой гэдгийг бас хэлье. За ингээд хамт ирсэн дахин талархъя. За бидэнтэй хамт байсан баярлалаа. Бид өнөөдөр замын хөдөлгөөний явцаас бэлтгэсэн сурвалжлагыг танд сонсголоо. Энэ маань одоо улирлын чанартай байлаа. Та ярилцсан донд анхаарсан баах өвлийн улиралд за тэгээд шинжилсэн замын хөдөлгөөний дүрэн дөнгөж эхэлж байхад байлаа. За өнөөдөр бид бол хүүхдийг зам төрийн ослоос өрсөн сэргийлээ гэдгийг одоо ярихаар танд амлсан товлсон байсан. За хараахан мэрэгжлийн хүн ирээгүй. Гэхдээ одоо замын хөдөлгөөнд одоо учиртай бэрхшээлүүд гаргадаг бидний алдаа та энэ замын сурвалжлагаас анхаарч харсан баха гэж бодож байна. За сонсогч бидэнтэй холбогдож байна. Сонсъё. Таныг бид сонсож байна уу? За таныг сонсож байна. За өнөөдөр бид нар зам тээрээ осоос хүүхдийг сэргийлээ гэдэг талаар ярьж байгаа. Тэгээд мэрэгжлийн хүмүүс маань хараахан ирээг байна. Гэхдээ санал санаачлагыг хүлээж авахд бэлэн байгаа. Та манай нэвтрүүлэгт оролцсон байна. Баярлалаа. За танд ямар санал санаачлага энэ юу хүүхдийг юунаас аюулаас хамгаалах гэсэн их олон хөдөлгөөн аян болох яг энэ ярилцлага явж байгаа энэ цаг мөчид энэ өдрүүдэд бяцхан зорчигч гэсэн хөдөлгөөн өрнөж байгаа. Энэний өмнө болохоор зэрэг нэг хурам гэл ийм одоо хүүхдийг зам тээврийн ослоос урьсан сэргийлэх хөдөлгөөн бас явагдсан албан байгууллагууд, айл өрхүүд, хувь хүн энд нэгдэжсэн. Та юу хэлэх вэ? Ер нь манай улсад тээврийн байгууллагууд гэж их бодож байна. Тэгээд манай нийслэлийн их анхаармаар юм байдаг. Энэ одоо баруун дөрвөн зам, төвчүүдийн өвдөр, зүүн дөрвөн зам гэдэг энэ гурав дээр одоо нэг авсаасан одоо явган хүн тээврийн гараа явуулдаг юм биртээ боломжийн хэмээр яхан одоо нэгдсэн инженерүүд их биш үү? Тэгээд одоо сансрын тэнд хайцсан явган хүний гүрч одоо тээврийн таан гэж бодож одоо тийм үнэн бүртгүй юм хийсэн байгаа харагдана. Эсвэл хүүхэд гэдэг чинь хүн ялгаа байхгүй. Одоо нүүлдэрээр бүгд яарж явдаг. Бүгд л ажилттай. Тэгээд одоо нэг 5-10 минут одоо заардаг ашигтар уусгүй хөвчээр авч байгаа шүү дээ. Тэгээд одоо нэг юм жоохон юм биш юм чинь одоо ингээд айтайхан хөдөлмөртэй оролцдог шат байдаг юм бол нийтдгээр 3 сайхан өвдөр дээр хийгээд гитмээр ахын юм шүү. За баярлалаа. Холбогдсонд баярлалаа. Тэгээд за энэ цаг мөч бол та замд юуны ярилцлага хөдөлгөөний аюулгүй байдлын талаар бидний оролцоотойгоор бид хамтдаа юу хийж чадах вэ гэдэг дээр тогтож ярьдаг. За ирэх пүрэв гарагт одоо уламжил ёсороо 16 цаг 20 минутаас эргээд ярилцах болно. Энэ цаг дээр бид жолооны сургалтын талаар ярина. Тэгэхээр зэрэг жолооны сургалтыг хэн яаж хариуцдгийг, хэн хяналт тавьдгийг, жолооны сургалт одоо яаж явагдаж байгаа, хөтөлбөрийн хэн баталдгийг гихчлэн энэ асуултанд хариулах болно. Тэгэхээр пүрэв гарагийн 16 цаг 20 минут энэ бол хөдөлгөөнд одоо анхаарал тавьж байгаа. Таны цаг шүү гэдгийг хэлье. Ингээд хамт байсанд баярлалаа. Авах хүнд нэг өгөж ярдэн. Орхих хүнд 1000 сургаалч үлэг. Говийн дагшин 80 хотод данцан авчаа. Монголын радио тэнхлэг хөтөлбөр.